Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн маань сэдэв эхнэр нөхрийн чанартай цаг. Хоёулаа хэр чанартай цаг өнгөрөөдөг вүлээ? Нууц. Та харин хэр эхнэр нөхөртөөгөө цагийг хэр чанартайгаар өнгөрөөж байна? Хоёулаа ихтэй болцохдоо санаж нөгөө шүнжинга интернетээр ярилцаад би Солонгоос цэцэг Монголд байсан учраас тэгээд өглөө ингээд ажлаас хооцороо ширэхгүй. Чи тэгээ хизээтэй хооцороо. Өдөр болгон тэгээ шүнжинг ярьдаг байсан шүү дээ. Юу ярьжлаа тэгээ. За ер нь ярьдгүй юм байхгүйсэн. Тэгээ тэр цаг маань айгүй үнэтэй одоо чухал цаг байсан те. Бие биенийг таньж мэдэх. Тэгээд яагаад ч бид нар болцохдоо үерхэж байхдаа маш их чанартай цагийг гаргадаг байсан юм шиг байна. Ер нь чанартай цаг гэдэг маань бие биенийхээ яриаг сонсох тий. Биенийхээ бодлыг сонсох, биенийхээ хүсэл мөрөөдлийг сонсох энэ цаг байдаг юм байна л да. Сонирхож байгаа байхгүй юу? Тийм сонирхоод байна. Энэ хүн ямар шиг хүн бэ гэл энэ дуртай юм уу, тэрэн дуртай юм уу гэл тэгэж. Одоо харин гэрэлсний дараа ер нь эхнэр нөхрөөд хэр чанартай цаг өнгөрөөдөг байсан болтой. Нийтлэг тий. Сонирхгаа болцоо. Яг энэ бодож байгаа байхгүй юу нөгөө хитрхийн ингээд цог байгаа тэгээд дутан болсон учраас одоо баг өөрийнхөө биетэй алтан гэж боддог гинэ. Хүний тарих тийм болцдог гинэ. Суусны дараа. Нэг бие болсон гэсэн. Тэгэхээр би өөртөө хамгийн гоё юм хийж үгүй хэрэг чөлөөтэй ингээд амруулъя гэсэн тийм сэтгэлтэй байгаа шүү дээ. Тэгээд болзоорлъя гэсэн тийм сэтгэл нэг их гардаггүй юм шиг. Тэгэхээр гэр бүлийн чанартай цаг болвол ярилцахтай тогтдог юм. Биенийгээ ярилцах, биентэйгээ ярилцах, биенийхээ санаа бодлыг босол нөгөө тустай хүмүүс гэдгээ бид нар мартчихдаг нэг хөнгөө ойлгочтой. Тийм учраас бид нар одоо их уцаа авахж байна, тусдаа цаашаараад эсвэл нэг зургатаа үзэж байна. Өөр ажил төрөлгээд ерөөсөө биенийгээ хайхаа болцсон байна. Эдгээр бүх цагаа бид нар яг өмнөх шигэ бид нартэй уусаал насаараа бид нар чинь биенийгээ хайрлаж явахаар ингээд тангаргалсан хүмүүс шүү дээ. Тийм учраас гэр бүлийнхээ аз жаргалын төлөө, нэгнийхээ сайн сайхны төлөө бүгдээр яах нь гэр бүлдээ аз жаргалтай цаг хугацааг, чанартай цаг хугацааг ярилцдаг, биенийхээ санаа бодлыг хуваалцдаг, тэгээд салхинд гардаг, болцоо одоо ч болцоонд явдаг те биенийг урддаг тийм цаг мөчийг бүгдээр өнгөрөөсөөр л бай гэж уриалж байна. Тэг хоёулаа тэгээд орой болон завирлын алхаац юм уу те. Тийм юм хийхээр айгу гоё болж штэ. Хамгийн гол нь би ингэж бодсон. Суухаас өмнө болжих зүгээр үерхтээ айгу сонирхдаг байсан. Суусны дараа ч гэсэн өдөр болгон шинээрээ энэ хүн ямар шүү бодолтой юм болоо гэнгээ сонирхтай. Сонирхол ингээд хിവэрэ байх нь чухал юм шиг байна. За тэгэхээр бүгдээрээ чанаргүй цагаас илүүтэйгээр чанартай тий. Ястаа л нөгөө их тийм өгдөг шүү дээ. Таны оршихуйд нэг өдөр байх нь 1000 өдөр өөр газар байхаас хав илүү дээр гэж дуулал ном дээр хэлсэн байдаг. Тэгэхээр та бүхэн бурхантай ч хамт бас эхнэр нөхөртөөгөө ч хамт чанартай цагийг өнгөрүүлдэг байгаарэ гэж хүсэн гэрөөё. Баяртай. Баяртай.